Би мэргэжлээ сонгосон боловч эцэг их минь намайг өөр мэргэжил сонгох гэдэг байна. Яах вэ гэсэн асуултыг миний үзэгчдээс ирсэн байна. Тэгээд би өөрийнхөө өгөх зөвлөгөөг өгөх гэж байна. Та бүхэн бичлэгээ дуустал нь үзээрэй. Санаа 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралыг Монголдоо гэсэн ураатай миний суваг та бүхэн тавтан байрал. Хэрвээ та бүхэн шинээр ирсэн бол намайг 50 гэдэг. Би ээж, эхнэр, чөлөө цагаараа өөрийнхөө мэдсэн сурсан бүхнээ хүмүүстэй хуваалцаж, өөдрөө үзлийг хуваалцах ийм зорилготой ийм нэг эмэгтэй байна. Тэгээд хэрвээ та бүхэн мэдж байгаа бол миний энэ 50-аас гэд суваг дээр би бүх бичлэгүүдээ монголоор хийдэг. Харин Tevin Seven гэдэг сувгаараа бичлэгүүдээ англиар хийдэг байгаа. Тэгээд миний нийгмийн сүлжээ болон жиргээ, Instagram хуудас бас подкастууд маань бүгд монголоор 50-аас гээд англиараа Tevin Seven гэдгээр бол явдаг байгаа. Тэгэхээр юуны өмнө бичлэгийг минь үзэж сэтгэл үлдээдэг та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн надтай холбогдож миний нүүр номоор, Instagram-аар асуултууд ирүүлж агаад тэгээд би өөрийнхөө чаддгаар аль болох ингээд зөвлөгөөгөө өгөөд явж байгаа. Тэгээ хамгийн сүүлд ер нь бол бас хоёр дахь холбогдоод асууж байна л да. Би ингээ мэргэжлээ сонгосон юм аа. Гэтэл ээж аваа намайг өөр юм мэргэжил сонгооч гэд зөвлөд байна. Яах вэ гэж байна. Тэгэхээр би нэг л зөвлөгөөг өгье. Ерөнхийдөө шин төгсөгчдөд зориулсан зөвлөгөө гэдэг бичлэг дээр би бас цугасхан зурдаж байсан. Ерөнхийдөө бол яг жишээлбэл нэг охин нийгмийн сүлжээ нийгмийн ажилтны чиглэлээр ингээд сурмаар байна гэдэг. Гэтэл аав нь ерөнхийдөө инженерийн чиглэлээр сураач гэж зөвлөж байгаа юм байна л да. Тэгэхээр миний асуусан зүйл юу вэ гэхээр тэр аавынхаа зөвлөд байгаа тэр инженерийн мэргэжлэр сураад явах те инженер хүн ямар ажил хийдэг юм те өдөр тутамдаа юу хийдэг юм байна. Инженер хүн гэхээр ямар ажлууд байна? Хаана юу хийдэг юм бэ? Яг жинхэнэ амьдрал дээр, бодит амьдрал дээр яг юу хийдэг юм бэ гэж чи мэдж байна уу? Мэдэхгүй байгаа бол яг жинхэнэ инженер ах эгч нартай юм уу хамаатан садан таньдаг хүмүүсээсээ холбогдоод тэр өдөр тутамдаа ямар ажил хийж байна? Тэгээд дээрэс нь тухайн салбарт инженерийн ажилтнууд те ямар цалин авдаг юм бэ? Ер нь бол тэрийгээ судалчих. Яагаад вэ гэхээр эцэг эх чинь ямар нэгэн байдлаар чамайг сайхан амьдраасай, сайн яваасай, ирээдүйдээ сэтгэл хангалуун, сайхан аз жаргалтай 50 амьдралыг бүтээхээсэ гэдэг үднээс л та бүхэнд ямар мэргэжил сонгохыг нь зөвлөж, зааж, хамтдаа ингэж ярилцж байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө талаас яагаад тэр тухайн амьдрал яг амьдрал дээр тэр мэргэжил нь юу хийдэг юм бэ гэдгийг чи мэдээд сонирхоод тэр салбартаа ер нь хэр ахиц твшилтэй байх боломжтой юм бэ? Яг юу хийдэг юм бэ гэдгийг судлаад үзээч гэж. Яагаад вэ гэхээр бид нар яг нэг юм хэлэхээр толгойдоо нэг юм бодсон байдаг. За эмч гэхээр л ерөөсөө цагаан халаад өмсөөл хүмүүстэй дандаа харьцаал хүн эмнэл ингээл байж идэг гэж боддог. Гэтэл яг үнэндээ яг эмнэлгийн ажлын цаа талд нь бичиг цаасны ажил, хүмүүстэй харилцах айлуудаар очиод вакцин тарих ч юм уу янз бүрийн тийм зүйлсүүд бидний төсөөлж мдээгүй зүйлсүүд байдаг байж болох юм. Тэгээд дараа нь чи ямар мэргэжил нийгмийн ажилтан болохыг хүсэж байгаа юм бол яг тэр нийгмийн ажилтан чинь тухайн нийгмийн салбарт ажиллаж байгаа яг өдөр тутамдаа тийм хүмүүс яг ямар ажил хийдэг юм бэ? Юу хийдэг юм бэ? Тэр хүний ажлын 7 хоног ямар байдлаар өрнөдөг юм бэ? Тэгээ тэр хүний цалин нь ямар юм бэ? Тэр болгоныг ингээд судлаад үзээд, харьцуулж үзээд тэгчээд ээж аавтайгаа эцэг эхтэйгээр за би ингээд үзлээ өдөр ингээд судлаад үзлээ тэгсэн чинь ийм юм байна. Ингээд үзсэн чинь таны зөв байжээ гэж ярих. Эсвэл ингээд үзсэн чинь надад энэ нь ингээд таалагдахгүй ийм санагдаад байна гэдэг ч юм уу. Тэгээд ингээд ярилцаад ирэх юм бол эцэг эх чинь чамааг хичээсэн байна гэдгийг нэгт харна. Хоёрт яг ингээд уул суурьтай үндсээр нь ингээд аваад үзэж байна гэдгийг ухаарад үзээд яагаад чи тэр нийгмийн чиглэлээр сурах гээд байгаа чиний чин зорилгыг чинь илүү сайн ойлгож аавна гэсэн. Тэгэхгүй бол
Одоо юу гэдгийг би таны хэлсэн юмыг мэрэгжлийг сонгохгүй та яхаараа дандаа намайг ингэдгийг гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар харьцах юм бол та хоёр бие биенийхээ харилцаанд одоо хан босгоод байна гэсэн үг. Гэтэл яг та хоёрын чин зорилго чинь чамааг л аз жаргалтай тайван амьдралыг бүтээхийг хүсэж байгаа гэсэн үг. Тэгээд нэгдүгээрт чи шууд цэцэг хийгээ өгөөсөх юм бол тэдний сэтгэл нь бас одоо гомдно тий тунирхах тийм асуудал гарна. Хүн чиний сайн сайхныхны төлөө ингэж яагаад эцэг ихтэй ингэж хандаад байхдаа яадгийг гэ. Ерөнхийдөө ер нь төсөөлөд үзэлтэй чи ингээд чин сэтгэлээсээ нэг хүнийг ингээд найз ягаа ч юм уу тий чи ингээд ингэчүүл ямар вэ гэд санал болгосон чи тэр найз чи шууд үгүй гэл тэгэл чамаг чиний сэтгэлээсээ өгсөн одоо зөвлөгөөг шууд буцаах юм бол ямар сэтгэл төрөх вэ? Эцэг эх чинь ч гэсэн хамгийн гол нь чамааг сайхан амьдраасай гэж бодож л хэлж байгаа гэсэн. Гэхдээ дээр үед одоо юу гэдгийг за одоо чи мэрэгжлээ сонгоо явж байна гэдэг чинь 2000 оноос хойш эсвэл за 90-ад оны сүүлээс хойш 2000-ад оноос хойш 2018 он одоо 18 настай мэрэгжлээ сонгоод ингээд явж байна гэхээр 2000 оноос хойш төрсөн гэж бодъё. Тэгвэл танаа ээж аав хамгийн багадаа чамайг 20-тойдоо гаргасан гэж бодох юм бол 80-ад оноос хойш төрсөн 80-ад оноос өмнө төрсөн хүмүүс гэсэн үг. Тэгэхээр 80-ад оноос хойш эцэг эхийн хувьд ерөнхийдөө социалист одоо нийгмээс төлөвлөгөөт эдийн засгийн нийгмээс ардчилсан эдийн засгийн нийгэмд шилжилтийн үед ингээд боловсрч гүйцсэн хүмүүс одоо мэдлэг боловсрлоо тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагууд бол өөр байгаа. Тэгэхээр тэднэртэй ярихын тулд яг эцэг эх чинь магадгүй тэр үедээ өөрсдийнхөө мэрэгжлийг сонгох боломжгүй байсан ч юм уу. Яг одоо жишээлбэл миний ойлголтоор бол хэрвээ намайг буруу агуул та бүхэн буруу одоо тайлбарлаж ивэл сэтгэлээр доор бичээрэй. Одоо миний ойлголтоор бол төлөвлөгөөт эдийн засгийн үед социалист нийгэмд яадаг байсан бэ гэхээр одоо за Монгол улсад одоо 200 багш хэрэгтэй, 200 цэцэрлэгийн багш, одоо 50 ширхэг инженер хэрэгтэй, магадгүй юу гэдгийг 10 ширхэг химийн нарийн мэрэгжил эрдэмтэн хэрэгтэй гэдэг ингээд бүгднийг ингээд одоо чагсаагаад биччихдэг. Тэгээд хүмүүс нөгөө яшин оноогоор өрсөлдөөд хамгийн шилдэг оноотой хүн өөрийнхөө хүснийг түүж аваад үлдсэн хүмүүс нь бол үлдсэн мэрэгжлийг л одоо хаас өөр аргагүй байдаг байсан гэж ойлгож байгаа. Тэгэхээр та нарын хувьд бас нэг талархах зүйл нь юу вэ гэхээр одоо та бүхэн өөрсдийнхөө хүссэн мэрэгжлэр сурах боломжтой байна гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас ээж аавын чинь яагаад чамайг зөвлөд байгаа юм бэ гэхээр хэдийгээр чи хүссэн мэрэгжлэрээ ингээд явах гээд байдаг. Гэтэл ирээдүйн чиг хандлага тийм одоо магадгүй чамайг сургуулаа төгсөөд дадлага хийгээд за 4-5 жилийн дараа тухайн мэрэгжил ямар ч одоо хэрэггүй болоод тийм салбарт ямар ч ажлын одоо байр байхгүй болчих юм бол чиний амьдралын баталгаа бас өөр болно. Чи эргээгээд шин ур чадвар эзэмшээ, шин ажилд орох тийм шаардлагатай болно гэсэн. Одоо хэдхэн жилийн өмнө та нар мэдчихэж байгаа автобусны тасалбар түгээгч, кондуктор гэд хүмүүсийн яриад тасалбар түгээгч гэдэг хүн ажил бол байсан. Гэтэл одоо тийм юм бол байхгүй. Бид нэр цахим карта уншуулаад баярлалаа гэж автобусанд нэг нөгөө машин хэлэл тэгэл явчихж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө ирээдүйн чинь хандлага хаашаа явж гин тэрийг бас харах хэрэгтэй. Тэгээд чи өөрөө гол нь ултаа сууртай судалгаагаа хийгээд ээжээ аваа та ингээд зөвлөсөнд баярлалаа. Охин нь эсвэл хүүн ингээд судалсан чинь ийм байна. Одоо ирээдүйд одоо энэ салбарын мэрэгжил иймэрхүү чиг хандлагатай байна. Тийм учраас би энэ чиглэлээр явмаар байна гэгээд тэрийг өөрийнхөө одоо яагаад энэ мэрэгжлийг сонгож байгаа үндэслэлтэйгээр хэл. Эсвэл бол чи ээж аавынхаа тэр одоо санал болгож байгаа мэрэгжлийг ер нь сонирхоод үз. Яагаад чамайг яг одоо өнөөдөр ингээл энэ сургуульд ороод тэгэл чиний амьдрал цоочтой хаалганы араас ингээл төвчсөн чи дахиад тэр хайрцагнаас гарч чадахгүй гэсэн тийм юм биш шүү дээ. Өнөөдрийн энэ нээлттэй нийгэмд бид нэр хүссэн мэрэгжлээ хүссэн одоо хөлөөрөө толгоогоо энэ толгоогоороо хөлөө хийнэ үү ер нь бол тэгэл боломжоор хүсснээрээ сайхан амьдрах боломжтой байна гэсэн. Гэхдээ эцэг эх чинь чиний хувьд яагаад санаа зовж байна гэхээр алтан цагаа өрөөд 7-8 жилийн дараа нэг ажил дээр гардаг гэтэл чиний одоо ерөөсөө зан аашин чинь тохирохгүй ажил байдаг ч юм уу те. Тиймэрхүү эрсдлээс сэргийлж эсвэл бол элбэг хангалуун сайхан амьдраасаа гэж бодоод зөвхөн одоо юу гэдгийг
цалингийн одоо юу гэдгийг одоо одоогийнхаа өөрийнхөө мэдлэг дээр тулгуурлаад тий. За ерөөсөө л энэ банкны санхүүгийн ажилд орох юм бол одоо ер нь гайгүй байна гэж бодоод гэтэл чиний хувьд юу гэдгийг тоо банк санхүүгийн хувь одоо тийм тооны одоо мэрэгжлээс те ямар ч тийм сэтгэлийн одоо таашаал авдаггүй тийм хүн байж болно шүү дээ. Магадгүй чи ном бичих тийм уран зохиолж болохыг хүсдэг тийм хүн байж болно одоо. Тэрийгээ гол нь чи өөрөө яг миний нэг икигай гэж юу вэ гэсэн нэг бичлэг байгаа. Тэрэн дээр те яг сэтгэлийн дуудлагаараа одоо мэрэгжлээ сонгох гэж байгаа хгүй. Амьдралынхаа аз жаргалтай амьдралыг энэ дээр яг дөрвөн зарчим нь юу вэ гэхээр нэгд чиний дуртай одоо зүйлс те гэхдээ тэрнээсээ сэтгэл ханамж авдаг. Хоёрт чиний тэр дуртай зүйлс чинь дэлхийд дахинд хэрэгтэй одоо хүний хэрэгцээнд байгаа гэсэн. Хин нэгэн тэрэнд чинь одоо төлбөр төлөх боломжтой тийм ажил байх хэрэгтэй. Тэгээд дөрөвт нь юу вэ гэхээр юу байла? Ямар нэгэн чиний уур чадвар одоо хөгжих тийм боломжтой тийм зүйл байх хэрэгтэй гэдэг. Энэ дөрвийн нийлбэр байж чиний мэрэгжил ирээдүйд чинь бол яг баталгаатай амьдралыг бол бий болгоно гэсэн. Зарим хүмүүс юм байдаг штэ. Яг л хин нэгний сонгож өгсөн юм хүн эсвэл бол за энийг л ингээл сонгох юм бол сайхан амьдрах юм байна гэж бодоод амьдраад ингээ явдаг. Гэтэл тэднэрийн яг жинхэнэ амьдрал дээр гараад ихээр нөгөө ажил нь бодсноос нь тэсгүүр тэгээ сэтгэл ханамж байхгүй ажилдаа явсан ч нөгөө ямар ч тийм сэтгэлийн одоо сэтгэлээсээ хийх боломж чадвар байхгүй болдог. Тийм хүмүүс маш их байна. Ажилдаа дургу мөртлөө байнга явдаг тийм хүмүүс маш их байна. Гэхдээ гол нь тийм болохгүй тулд ээж аав чинь чамд ийм болоосай, тийм болоосай гэж зөвлөж байгаа. Чи тэрийг нь харин яаж одоо тий улс ууртайгаар хэр сууртайгаар одоо судалгаан дээр үндэслэж чи өөрийнхөө шийдвэрийг гаргасан гэдгийг л эцэгтэй харуулах хэрэгтэй гэсэн. Одоо зарим тохиолдолд бас юм байж болно ш. Чиний ингээд сонирхдаг зүйл бол одоо нүүр буудалт тий тэгэл нүүр бодолтаараа чи ингээл мэрэгжлийн нүүр бодолт хийдэг хүн эсвэл дүрслэг урлагийн хүн болмаар идэг. Гэтэл ээж чинь аав чинь чамайг за наа чинь жоохон амьдралгүй юм шүү. Чи ийм одоо ажил руу орооч чи одоо нийгмийн салбар руу орооч гэдэг ч юм уу те. Тийм зөвлөгөө өгж болно. Тэгвэл чи бас нэг одоо иймэрхүү зүйлүүд юу вэ гэхээр за одоо манай Монголын боловсролын систем яг их сургуулийн систем ямар байна мэдэхгүй байна. Гэхдээ кредит системд тогтолцоонд шилжнэ гэжсэн баг шүү. Ерөнхийдөө баруунд миний Америкт ч болохоор эхний 2 жил болохоор ерөнхийдөө суурь хичээлүүдээ үзээд тэгээд одоо өөрийнхөө мэрэгжлийг дараа нь сольж болдог. Тэгэхээр чи их сургуульд Монголд их сургуульд одоо жишээлбэл мэрэгжлээ солих боломж болцоо байдаг юм уу? Тэрийг бас яг судалж болох юм те. Тэгээд үнэхээр чи дүрслэх урлагаар одоо тэр мейкап артист болмоор байвал тэрийгэ хобби болгоод хөгжүүлээд явна гэсэн. Одоо мейкап артист болъё гэдэг юм бол заавалчгүй их сургуульд сураад авах шаардлага байхгүй. Ерөнхийдөө бол мэрэгжлийн курс дамжаа эсвэл бол ингээд өөрөө ингээд бие дагаад сурсан ч юм уу тиймэрхүү байдлаар хийж болно. Тэгээд ер нь бол оюутан байхдаа өөрөө ажиллаад үз. Тэ 100 яг тэр ажлыг хийгээд үз. Яг тэр газартаа дадлага хийгээд үз. Одоо банк санхүүгийн газар юм уу банк бус санхүүгийн байгууллагад ч юм уу дадлагын ажилтнаар ороод үз. Үнэхээр чи яг тэр мэрэгжилд одоо сонгосон мэрэгжлэрээ тэр ажлыг хийгээд үз. Тэгэхэд яг ямар байна гэдгийг бас үзэж болно гэсэн. Одоо энэ 10 жилээ төгсчөөд энэ 100-ны энэ үед одоо яг хичээл эхлэхээс өмнө суурь хичээлүүд үзэж байхад бас өөрийнхөө тэр сонирхож байгаа мэрэгжлийг хийгээд үзэхэд бол бас алдахгүй байх гэж бодож байна. Гэхдээ бүр их сургуульд орохоос өмнө ингээд эцэг ихтэйгээ ярьж байгаа бол би судалгаагаа сайн хийгээд үзээч. Ер нь яг тэр одоо чиний тэр бодоод байгаа мэрэгжлэр чинь өдөр тутамдаа тухайн хүн те одоо ямар зүйлсүүдийг хийдэг юм байна. 7 хоног нь хэрхэн өнгөрдөг юм байна. Тэрийг бодоод одоо судалж үзээд дотор нь хамт дагалдангаар ажиллаад үз. Боломж бол нээлттэй хамгийн гол нь эцэг эх чинь, ах эгч чинь те чамд энэ мэрэгжлийг сонгоосой гэж хэлж байгаа хүмүүс чин сэтгэлээсээ чамайг тайван амьдралыг Монголдо бүтээгээсэй гэж бодож байгаа гэсэн. За тэгээд өнөөдрийн шилдэг сэтгэл энэ байна.
бичлэгийг минь үзэж одоо сэтгэлдээ үлдээдэг та нартай маш их баярлалаа. Бид нэр Монгол англи сувгуудаараа нийлээд 2000 гаруйла болсон байна. Тэгээд сайхан тайван амьдралыг Монголдо бүтээцгээе. Тэгээд Instagram-аар холбогдож болно. Хэрвээ завгүй байдаг бичлэг үзэх завгүй байдаг бол би бичлэгүүдээ SoundCloud одоо Android-ийн iTunes дээр iOS iTunes, SoundCloud дээр одоо миний бичлэгүүд бас подкаст хэлбэрээр ордог байгаа. Дуу хэлбэрээрээ. Тэгээд энэ зөвлөгөө минь таалагдсан бол эрхийн мэргэний өргөөрэй. Тайван амьдралыг Монголдо дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяр таа. Та бүхэн Америк болон Европ дахь миний Tevin 7 дэлгүүрээс бид амьдралынхаа эзэн гэсэн утгатай бүтээгдэхүүнийг сонирхож үзээрэй. Миний сувгийг subscribe улаан товчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.